Төгс очир гэдэг би Мөсө Ариа ерөнхий боловсролын ах дах сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Химстрэ фото уралдаанд хэдэн жилдээ оролцож байгаа вэ? Би Green Chemistry фото уралдаанд анхны жилдээ оролцож байгаа. Одоо ямар сэдвээр зураг авсан бэ? Яагаад тэрхүү сэдвээр сонгоод авсан бэ? Миний оролцож байгаа сэдв болохоор инертийн цахилгаан гүйцэд үзүүлэх хүн гэдэг энэ сэдвээр туршилт олж байгаа. Сэдв уудлаа. Яагаад вэ гэхээр химийн шинжилгээ ухаан айгуу гайхалтай санагддаг. Яагаад вэ гэвэл бүх үед үйл явц нь атом молекулын түвшинд явагддаг. Тийм болохоор надад энэ айгуу сонирхолтой санагдсан. Нөгөөх нь болохоор би өмнө жил нөгөө сурах хичгээ гүйлгээ явж байхдаа 9-р ангийн номноос энэ нөгөө инертийн цахилгаан гүйцэлд үзүүлэх хүн гэдэг энэ зургийг хараад тэнгуүтээ энэний хойноос айгүй удаан хөөцөлдсөн. Энэ яг яагаад гэрэлтэд энэ яг цаад утга яг атом молекулын түвшинд яг юу болж байна гэдгийг судлахын тулд бараг 1 жилиг зориулсан байгаа. Тэгээд энэ уралдаанд энэ сэдвээр оролцож байгаа. Химстрэ фото 2025 уралдаанд оролцож байгаад баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.